Гэтэ интернет харна шүү тэгээ. Интернет харин байхгүй заяа. Чи ингээд эндээс ингээд юм үзье, энийг яаж хийдэм бол гэд хийгээ бодохоор зэрэг чамд интернет байхгүй. Интернет үзэх компьютер авахгүй. Утас авахгүй. Тэгэхээр юу их вэ? Та яадаг вэ хийд? Monster Monkey podcast-ийн шинэхэн дугаар та бүхэнд хүрч байна. Та яадаг вэ хийд? Харин чи юу өсөлж ээж яа юу хийдэг гэсэн бодож байна. Дэстил ээж идэг байсан багтаа гэж бодож байна. Одоо юу? Эсвэл найзуудтайгаа юм яриа цаахан ингэ байж идэг байсан багтаа гэж бодож байна дээ. Гэвч юу? Аа. За. Жоохондоо бол тэгэл ер нь гадаал тоглож идэг гэсэн. Тэгээ карантинд орсон байл яах юм? Карантин. Тэгээ одоо тэр үед хэрвээ ямар зүрийн юм өвчин гараад карантин орсон байсан бол төвөрж юу хийсэн юм болоо тий. Харин тэгэл хумсаа янзлаа сууж сухахта ингээ гараараа. Тэр чинь тэгээ нэг л удаа янзлаа болчих шүү дээ. Тэгээ үлдсэн 2 цагт биш окей хоны 24 цагийн 1 цагт нь л одоо өсрээд сунжирлаа гэхэд 1 цаг хумсаа янзлалтай юм байж. Тэгээ үлдсэн 23 цагт нь юу хийх байсан бол 23 цагт нь унтж байгаа л явах хэрэгтэй гэж бодож байна. Үлдсэн 1 цагт нь 2 цагт нь гээ унтаад тэгэл ягаад усмас суугаад тэгэл ингээд юм зохион бүтээгээл тэгэл зураг ягаад 1 2 цагт нь заяа. Тэгэл буцаж унтж байгаа л гэж унтж байгаа 2 цаг заяа. Тэнгүүтээ нөгөө цагт нь хамраа ухаад. заваад тэрвэстэй ч юм. Яа, нөгөө би ч нүннийг хэлэх үү? Яг хүүхдүүд яг юу хийдэг байсан бэ? Интернет байхгүй хүүхдүүд яаж тоглодог байсан бэ гэж юм сонирхолтой байж ярьж өгөө. Бид нээр зөндөө тоглоомтой байдаг байсан гадаа. Одоо жишээлх юм бол өөртөө зохиож тоглодог байсан тоглоомд айгүй их байгаа. Өөртөө газар зураад ингээ газар дээр одоо чи мэдээж нөгөө нэг юм шахагаар тий шахагаар чиртаад зураад дээр нэг өсөж тоглодог ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг люкстэй люкс гэдэг нь болохоор зэрэг ингээд ийм хөөрхөн амар бас яг тэр чита шиг тэгсэн мөртлөө ингээд нэг юм чулуу ч юм уу эсвэл юм нөгөө тосны савыг ингээд дотор нь ингээд шороогоор дүүргэж агаад шивдээд тэгээ ингээд хөлрөө өшгөлөөд ингээд тоглолт байсан тоглоом байна. Эсвэл алт мөнгөний эзэндэг гэж тоглоом заяа. Тэр нь болохоор зэрэг ингээд бөөн хүмүүс ингээд игнэд сууж агаад тэгээд ингээд гараа бүгдээ ингээд барьчин заяа. Ингээд хоёр гараа хооронд нь хавсраад тэгээд нэг нь багш нь болоод тэгээ багш нь гартаа нэг юм ингээд барьсан байж энэ заяа. Тэгээ ингээд бүх хүмүүсийн гарт нь ингээд гараа оруулаад тэгээд аль нэгнийхээ гарт нь нөгөө юугаа үлдээн. Одоо ингээд гам дотроо барьсан байгаа. Тэр нь алт мөнгө байхгүй юу? Одоо чулууж хийж болно эсвэл юу ч хийж болно. Жишээлбэл нэг чихэр ч юм уу? Тийм чихэр хийж болно. Тэгээд болохгүй бол тэгээд ганц штэ юу? Маш мэлэрч болж болох юм уу? Мэлэрч хийж болно гэсэн. Юу нь бол жижиг юм бол. Ерөнхийдөө алимч хийж болно гэсэн үг болно гэсэн. Эсвэл өсний бол. Үгүй аль болохоор зэрэг ерөнхийдөө мэддэхгүй ингээд явж байгаа хоорондоо хальт хинт нь унгааснаа мэдэхгүй байх хэмжээний жижиг юм л хийдэг гэсэн баггүй. Тэгэл за бүгднээр нь хийж дууслаа гэж босцохсонгуудаа алт мөнгөний эзэн басаарай гэж тэнгүүт ингээд би энэ логыг харна штэ тий. Тэнгүүт тэр дундаас нөгөө юм алт мөнгөний авсан хүүхэд нь цухтаагаал явах хэвээр. Бас цухтаах хэвээр. Тэгээд баригдах юм бол өөр хүн тэр барьж авсан хүн багш нь болоод ингээд хүмүүс тараад хэрвээ тэр хүүхэд нь өөрөө цухтаж чадаад нөгөөдөлдөө баригдах байх юм бол өөрөө багш нь болоод хүүхдээ аач хүүхэд тараадаг. Тийм үү? Тийм толгойн байдаг байсан. Бид нар штэ тий та нэг ингээд 2 хүүхдээ би нэг хүүхдээ ингээд нийлжгүй чинь бүрээ штэ 5 хүүхэд болоод заяа. Ингээд тийшээ юм юу нөхөд өгөхгүй юу? Тийшээ орж ингээд ундааны юу аваад тэнгуүтээ мөнгө алт гэж тоглоом тоглоод мөнгө алтаа. Алтан мөнгө. Окей. Алтан мөнгө за. Тэгээ ингээд хамгийн их олсон үнэнээс ялдаг заяа. Гэтэ би угаасаа юм ахлагчнаас мөхгүй юу? Сайн авч чадсан нь ахаад ингээд багшуудаа яваад байдаг байхгүй юу? Тийм тоглоом тоглодог. Өөртөө их тоглосон л юм уу? Би угаасаа цохоо тоглож байна. Бүгдийг нь бид нар бас баагаан чихэд тоглоом байдаг байсан шүү дээ. Тийм үү? Ямар хоёр талд ингээд хоорондоо яачаад нэг жижиг юм тугтай заяа. Одоо тугаа хамгаалах хэрэгтэй тэр хүмүүс нь хоёр баг болоод тэгээ хоорондоо ингээд жишээлбэл ийм 6 хүн байлаа гэхэд 3 хүн шүгөө тийм 3-3-аараа хуваагдаад тэгэнгүүтээ нэг нь болохоор гэрээ хамгаалж үлдэнэ нөгөө нь айлын гэр рүү орж тэр одоо нөгөө нэг айлын тэр талбай руу орж нөгөө нэг тугийн
яаж хаях хэвтэй. Идлэх хэвтэй. Тэгээ хин төрүүлж туган дээр нь гიშгэж яасан таждаг тийм болоо байдаг гэсэн. Тэгэл бид нэрс нэр хувцас ураал тоглоол өстө нөгөө нэг хоорондоо баг ингээл зодтолтох нь холгүй яагаал тэгж тоглодог байсан. Тэрнээс гадна гаражн дээрээс тоглодог байсан. Тийм үү? Тийм. Гаражн дээр ингэж дээгүүр нь ингэж өсөж хараагаад заяа. Тэг ингээд гаражнууд хооронд ингэж жоохон зайтай шүү дээ тий. Зарим тохиолдолд хүүхдүүд бүгд дундуур нь орцсон заяа. Тэг хөрхэнд гарч чадахгүй батхгүй хэвээр. Бөө юм болдог гэсэн шүү дээ. Амар зэнэхөө үзсэн. Яа, тэгэд хорол идчихсэн шүү дээ тий. Тэр хоёр хүүхэд гаражны дунд шүү дээ тий. Гал хасагдсан байсан шүү дээ. Тийм үү? Аха. Яаж юм бол? Тэгэд өвөө болохоор яа та нар буцаагаад галаа унтраа гэж заяа. Тэгээ бөө юм болж ингээ үлээгээд унтраасан шүү дээ. Үлээгээд унтарчаа гал гэсэн юм уу? Жижиг юм. Тэдний үлээгээд юм юухгүй юм юутай. Тэгээд уусаа гаражнууд эвдэлгээд юм чи яах юм. Яаж юм бол тийм. Яаж мэдгүй тэгээд гаражн дээр хүүхдүүд ингээ харин таанч. Бөө юм. Та нар бөө манай гаражн дээр ингээ бүр ингээ гიშгээд яваад байсан юм чи. Хүч бидэрс модон дээр явж тоглодог гэсэн шүү. Тийм үү? Тий. Гоё нөө. Аха. Модон дээр ингэж авираад дээшээ гараад ингэж хамгийн өндөрт гарсан гэж ялж малдаг тийм болоо мэд гэсэн. Хөөе. Та нар ингээ тоглохгүй хэлэхүү. Тийм. Тэрэн дээр ингээ юм хамгийн ингээ түрэнд авираад штэ тий. Автсан нь штэ. Ингээ ингээд 1 2 3 хамгийн түрүүнд ингээд яаж яснаа заяа. Ингээд ингээ хамтдаа гараад хамгийн түрүүнийг автсан нь штэ тий. Яан гэсээгөө алчна. Яа гэсэн. За өөр тоглоом байна уу? Өөрөө бид нар айл гэж тоглодог байсан. Тийм үү? Тийм. Ихсэн. Та нар айл гэж тоглодог байсан юм. Цэцэрлэг дээр айл гэж болж тоглодог байсан юм. Үгүй шүү дээ. Тийм үү? Нэг нь аав нь болоод нэг нь ээж нь болоод тэг. Хин нээжсэн? Хин аавсан? Тэгэл яг хамгийн түрүүлж хэлсэн нь би ээж нь болно, би аав нь болно гэл тэгэх юм бол тэгэл хүүхдүүд ингээ хий. тэгэл үдсэн хүүхдүүд нь болдог гэсэн хэрэг. Тэгэл ах нь их чинь болоод тэгэл дүүнэр мөнрэ харж марвал тэгэл бас тэгээд имээ өгнө. Имээ өвөн болж болно бас. Тэгэл ерөөсө хүн болгон ингээд ямар нэгэн дүрд ороод Яхаа sorry. Хүн болго ямар нэгэн дүрд ороод тэгэл тэрэндээ ингээд тохируулсан жүжил тэгэл бид нар хамт тоглолтой байсан. Бас будагны эзэн гэж тоглоом бид. Тийм үү? Тийм. Нөө нэг ямар бодог байна вэ? Тим замаар яваад гэдэг үү? Тогтоог гэл хинбэ. Уулнаас ирсэн мурхай дэлтэй чаана. Тэгээд тэрнээ штэ тий ингээ би улаан бодог авах гэсэн ингээл улаан замаар явдаг уу? Бас тийм замаар явдаг болсон юм уу? Тий штэ. Яаж тоглолт вэ? Улаан замаар яваад тэр бодгонд хүрнэ гэд. Тийм үү. Бидний үед болохоор тэгж тоглолт байсан шүү дээ. Улаан бодог авах гэсэн ингээл тийм хэрвээ байвал байгаа гэж хэлээл байхгүй бол байхгүй. Тэг хүүхдүүд өөртөө нэг өнгөтэй одоо чон орж ирэхээс өмнө бүгдээрээ нэг өнгө болоод ингээд суцгаацсан. Тэгэл орж ирэл тийм өнгө авах гэсэн ингээл тийм хэрвээ тэр өнгө байх юм бол окей одоохон гаргалаа гэл. Тэгэл май чонгоо гэл тэргүүтэж будган цухтаал тэгэл чон нараас нь хөөцөлтөл тэгэл хэрэг чон бариад авах юм бол юу яа? Тэр хүүхд толгоноос гарна. Үгүй бол тэг яадаг гэсэн хэрэг. Тэрбэл манай чонгоо хүчээр тэгэл. Манай яа ингэдэг байсан заяа. Ингээд бүжгэж жагаад заяа. Ингээд хөгжим ингээд цосонгочууд ингээд хөшөөд яан заяа. Нэг нь хашаар зогсож жагаад эргээд харангуут яадаг уу? Аха. Мөн үү? Юу үгүй биш юм уу? Ингээд хөдөлгчүүл штэ. Шууд хасагдсан заяа. Тэгэд ийм тоглоом байдаг байсан. Ингээд санал ингээд тойруулдаг штэ. Тэнгүүтээ ингээд хөгжим сонгочууд судаг. Тэр тоглоомыг би тоглож үзээгүй. Гэхдээ ерөнхийдөө тоглож үзээсэн. Гэхдээ би аль чадаагүй тэр тоглоом дээр. Хөөш та атом молекул гэж тоглоом мэдгүй үү? Мэдгүй. Атом молекул гэдэг. Атом нилээ. Атом молекул хосороо гэх тэгэхээр зэрэг ингээд эрэгтэй хоёр. Мэдэн. Хоцорыг ингүүт эмэгтэй эрэгтэй хоёр ингээд нийлээ зогсчихдог. Атом молекул тараарай гэх тэгэхээр тараал. Тэгээ атом молекул гэж хэлэхгүйгээр өмнө хэлэхгүйгээр шууд за тараарай гэх юм бол тарчих юм бол тарсан хүмүүс нөгөө нэг тоглоомоос гардаг. Яагаад гэвэл атом молекул гэж хэлсний дараа хэлсэн үйлдэлийг хийх хэрэгтэй байхгүй яа. Тэгээд атом молекул хэллийг багт чинь хийчих юм бол тэр нөгөө нэг тушаалыг буруу гүйцэтгсэн байх гэж шууд тоглоомоос гарч байгаа гэсэн үг байхгүй. Тэр тоглолт байсан юм даа. Тийм үү. За өөр тоглоом байна уу? Сонирхолтой нь. Сонирхолтой нь өөр чинь бид угаасаа бид нар амар гадаа тоглолт байсан болохоор зөндөө тоглоомтой байдаг байсан. Тэгээд та нар гайхаад байдیں۔ Яа та нар гадаа тоглохоор та нар гадаа мод тоглож. Та нарын үе одоо ерөөсөө бараг гадаа тоглохгүй. Тэгэл гэртээ утас оролдоол, эсвэл таблетаа оролдоол, эсвэл дээр телевиз үзэл сууж байгаа болохоор зүгтэл
амар харамсмаар нэг бодол ерөөсөө хоорондоо амт харилцаанд орохгүй, гадаа гарахгүй тэгэл найзуудтайгаа тоглож байгаа. Тийм л дүүсэн да. Тэгээд угаасаа би тэр зайсан байсан дахад шүү дээ тий. Угаасаа аавын уучиг үзэл аавын уцаар тоглол. Тэгээд угаасаа би найзтайгаа гарч тэгээ өдөрт нэг тоглоно. Үгүй өдөр орой нэг найз идэгий. Тэгээд чихэр хугаалж найзлсан заяа. Тэнэг байгаа дээ. Яа тэнэг гэж. Чихэр ингээ хугаалцаа дандаа гардаг жаахан. За тэгээд хөрхөл шүү дээ. Тэгээ намайг гипстүүлсэн байхад миний хөр зүгээр болчих байсан байхгүй юу? Тэгээд би гипстүүлсэн байхад яадаг одоо уусаа хам тоглож чадахгүй намайг ихээр хам тоглоно гэж. Тэгтээ ойр дуулцгүй уйлна гэж намайг. За тийм байна. Сэрхэлтэйс нам яа хүнд. Сэрхэлтэйс өөр тоглоом. Өөр тоглоомчтой одоо зөндөл тоглоом байсан дөө. За тэгээд өөр тоглоом ярьж байгаа л та үргэлжлүүлээ. Бид нар бас оронддог байсан. Оронд гэж юу гэсэн үг юм? Орон гэдэг нь одоо миний санаж байгаа болохоор зэрэг нэг юм үсэг хэлдэг зав жишээл оо гэдэг юм бол тэрэндээ таарсан өнгө хэлнэ, улсын нэр хэлнэ, машины нэр хэлнэ, хүний нэр хэлнэ. Жишээлбэл ингэсэн үг үү? Оос хэлүүлнэ шүү дээ тий. Ови офен гэлөө. Тийм. Жишээлбэл но опетарэ. Одоо шил нэр гэхэд оргил гэдэг ч юм уу тий. Оргил яа. Жишээлбэл нэмэн гэдөө энэ гэж хэлэхэд нэмэн гэдэг ч юм уу тий. Тэгэл яг тэр үсгээр хэлсэн өмнөд ихлээс авах. Би одоо бодоод тухайн үед бид нар ингээд амар уурч цууч моход амар нөлөөлдөг байсан юм шиг байна. Тийм үү. Тэгээд бас өөр тоглоом. Одоо тэгэл дуусаад эхний ээлжин нэгэ болчих доо. Тэгээд Монгол тоглолт байсан бид нар. Тийм үү. Яаж? Яг хэвдээ ингээл одоо чи яг энэс энэний хооронд нуугдээ шүү гэдэг нэг тодорхой хязгаартай. Энээсээ гарчих юм бол угаас олж чадахгүй юм чи. Тэгээд бүр дээр гар модны дээр гараад өөрөө бууж чадна гэвэл яг нь. Тэгэл олохгүй л байл тэгэл. Тэгээд олоод бууж ирж болох уу? Бууж ирэхгүй ч. Бууж ирэхгүй болон тэгэл яг зүйл нь хүүхдүүд тэгэл яаш штэ. Хайштай бол нөгөөдөг чинь. Өөрөөрөө хайш тий. Тэг байхгүй л алах болчих бах та. Дээрс нь буугаад буу гэл бүгд нь унгаач яах вэ? За миний охин юм байна. Чиний хувьд одоо хамгийн сонирхолтой тоглоом чи юу вэ? Одоо тоглолтод талаас чи. Одоо тоглолтыг тоглоомоос л жишээлбэл ингэдэг байхгүй бид нэр. Жишээлбэл сургууль дээр юм би ингээ хамгийн түрүүл ингээ юм ингээ өсөрдөг юу аваад тэнгууд бид нэр шууд ингээ надтай хамт тоглонгууд яадаг байхгүй юу? Ингээд өсөө заяа хоёр хүн гэж яриад тэнгуудээ фалип гэж өсөрдөг байсан да. Гадаа гарч бид нар дэстдэг байсан. Тийм үү? Дэс бас сурдаг байсан. Ингээ сургуулийнхаа урд ингээ хоёр дэс нийлүүлсэн заяа. Амар урт болгоцсон. Тэгэл нөгөө дээсээ ингээ хоёр талд нь ингээ хүмүүс эргүүлээд тэр байхгүй бид нар. Тэр юм уу? Тийм штэ. Тэгээд нөгөө манай сургуульд герман хэлдэг байхгүй фалип хаймадад шибэн ви филикэнд вэлтүси гэх тэнгууд тэгээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 тэгээд хамгийн савчл нь тэгэл ингээл хүүхдүүдэд байхгүй юу? Миний хэд өсөрч байна? Би тэгэл нэг 10 марк хүрэх юм. Нээж авах. Тэгэл сайд штэ яванда тий жоохон тоглох юм бол. За одоо өөр ээж нь бас ролик надад хамгийн анх ролик авчихсан чи би байранда хамгийн анх роликтай болж исэн. Тэгээд тийм үү? Биш хоёр дахь нь юм байна. Надад хүүхд амар хамгийн анх бас нэг манай уртлын байрны сувдаа гэж хүүхд заяа. Роликтай болчихсон аахгүй. Тэгэл тэнийг би амар их гуйж ганцхан болчихлаа гэж гуйдагс аахгүй. Тэгсэн чинь манай буруу өвч манай өвөө төрсөд юм билээ лүү хүүхдийн баяр гэж билээ надад ролик авчигод. Өөртөө амар баярлал тэр ролик онол тухайн чиний хүүхдүүд амар ролик морох байхгүйсэн юм чинь хүн болгоо роликтэй биш. Тэгээд роликоо ээж нь 54-оор оноод заяа хүүхдүүдэд. Та яах гэж унасан юм? Яг ээжэндээ тухайн үед амар зах зээлийн сэтгэлээдэл байсан байгаа байхгүй. Та надад үлдчихгүйсэн тийм. Би чамд фэш тухайн үед ролик одоо чамд хадгалж жил хийнэ Монгол 20 хэдэн жилийн дараа. 20 хэдэн жил та. Одоо чамд дээр бол байгаа үстэй. Байг л та. Чи ямар шуналтай юм бэ? Тэр надад хоёулаа та нэг нь явуулсан бидтэй. Гэтэ тэр чинь уусаа юм ээ. Герман руу яаж тэр хүн юм авах явж ингэж. Тэгээд энд чинь тэгээд анаа. Тэгээд бид хоёроос зөндөө гоё юм байлаа. Одоо хүмүүсээ бид нар баяртай гэж хэлмээр байна. Баяртай.